Тэглгүй яг ер нь фантастик продакшны ер нь баян хийдэг уран бүтээл дээр заавал ч нэг Монголынхон кино урлагт кино салбарт тодорхой хэмжээний бас нэг өөрснийхөө хувь нэмрийг хий гэсэн хүсэл эрмэлзэлтэй ажилладаг. Түүний нэг жишээ бол манай 6 дээр ажилласан бид нар яг өндөлөхөд яг нав хавгийн бас сайн мэдхгүй нэг тийм шинэ зүйлийг бас дандаа туршиж маш их олон эрсдэлтэй зүйлүүдийг хийсэн. Тэгээд энэ бүхний ард бас зоригтойгоор бас хийснээ гавь юм болоо гэж би бодож байна. Магадгүй 6-4 гэж хэлэх болоо яг киноны хувьд бол бас 3 анги явна гэдэг өөрөө бас нөгөө үзэгчдийн хувьд маш том бүтээл, маш чанартай бүтээл болсон харагдаж байгаа. Тэр харагтаа бас уран бүтээлүүд ингэж олон анги олон юм хийгдэхгүй шүү дээ сезон. Тийм тэгэд мэдээж яг 6 2 маань баг Монгол улсын топ бокс офисын 3-т нь очиж байгаа. 6 3 нь бол нэгт очиж байгаа. Тэгээд ингээ бодохоор бас үзэгчдийн бас хүлээлттэй тэг маш их олон үзэгчтэй фэн фанатуудтай юм бүтээл ах. Тэгээд одоохондоо 4 хийх санаа бол байхгүй байна. Учир юу гэхээр бид бүхний 4-5 жил төвчээртэйгээр хүлээж, төвчээртэйгээр боловсрсан, төвчээртэйгээр суралцаж, төвчээртэйгээр бүхнийг залгиж, төвчээртэйгээр одоо нэгэн уран бүтээл хийх гэж одоо 5 жилийн үр үзсэн байна. Тэр уран бүтээл рүү шамдан орж одоо өлөн чон шиг л одоо дайран орох бах та. Тийм учраас тэрний хийсний дараа ч юм уу тэрний дараа л яригдах бах та. Тэгж бодож байна. Хон бүтээл нь хийсэн болоо. 6 алт мэдээж хийдэг байгаа. Та нар ч гэсэн төвчөртэй үлээх хэрэгтэй. Тэр талаараа бол хэлэхгүй. Тэрнийг бол яг гарахаар ер нь хэдэн хугацааны дараа гарах төлөвлөлт байгаа вэ? За ер нь маш их хугацаа. Маш их хугацаа. Би тэрнийг тодорхой хэлж болохгүй байна. Энэ яагаад гэвэл маш их олон дан ганц фантастик процессын шалтгааллах зүйл биш. Дан ганц жүжигч, дан ганц найруулагчид шалтгааллах зүйл биш. Маш их олон компаниудын хамтын дийл тохироод тэр бүхний цаг хугацааны асуудлуудаас болж тодорхой цаг хугацаа хэлэхэд бол болоог байна. За баярлалаа. Яа. За баярлалаа.